Дэлхийд дахна борлуулалтаараа тэргүүлээд байгаа LG брэнд нь зурагтын салбарт дэвшил авчирсан Full HD-гээс 4 дахин илүү нэгтгэршил бүхий Ultra HD зурагтуудаа гарган дэлхийн анхны хүнхэр OLED лүцтэй зурагтыг танилцуулж угаалаг хэрэглээний дэвшлийг мэдрүүлэх веб OS үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэн олон хэрэглэгчдэд өндөр өрнөлтөд байна. Тэгвэл тус брэндээс 10 дугаар сарын 15-ны хүртэл зарлаад байгаа LG телевизээ худалдан аваад газар дээр нь азаа үзэх боломжтой суглаад худалдааны анхны азнангууд тодорлоо. За би PC модоос явуулж байгаа суглаатай урамшуултаа худалдаанд оролцоод чэйж явах хосоороо аялах аздны нэг нь усандаа баяртай байна. Цэглэхэн энэ худалдааны дэлгүүрээс дараг 999 гар суугт авсан. Тэгээд суглаанд нь тоосоо өгчлээ. Баяртай байна. PC модоос салбараас 999 мянгаас төгрөгтэй хөргөж аваад телевизээр аваад тэгээд суглаанд нь LG-ийн хөргөж чадсандаа баяртай байна. За тэгэхээр хэрэглэгчид маань PC Mall-ын салбар дэлгүүрээр орж LG брэндтэй хамтарч байгаа суглаат худалдаанд маань оролцож дараа дараагийн аздангууд нь болоорой гэдэг тийм бэлгэнүүд нийтний хүлээгээд байж шүү гэж бас хэлмээр байна. Найр хормын сар эхэлсэн эдгээр өдрүүдэд телевизийн технологийн хөгжилтэй хөт нийлүүлэн алхангаа газар дээр нь намрын эндогоо үзэж угаалаг утаснаас эхлээд хөргөгч угаалгын машин хосороо үзэгдэн тгчээжүү ардаар аялах зэрэг олон бэлгийг худалдан авагчдаа олгож байгаа мэнэ. Тус суглаад худалдаа 10 дугаар сарын 15-ны хүртэл үргэлжлэх бөгөөд электрон барааны бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Дашрам дуртахад LG компани энэ сарын 5-наас 10-ны хооронд холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан дэлхийн гэр ахуйн болон электроникийн тэргүүлэх хөтсөглөнг IPA 2014-д оролцсон Ultra HD дүрсний формат бүхий 4K шин зурагт Web OS Social платформ болон дэлхийн хамгийн анхны 4K бүхий OLED зурагтаа тус аль биесээр дэлхийд танилцуулсан байна. Энэхүү Web OS платформ дээр суурилсан смарт зурагтуудыг өнөөний 3 дугаар сард үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тус зурагтын дэлхийд ярих борлуулалтын тоо 2014 оны 6 дугаар сард 1 сая гаруй ширхэг төрснгийг LG Electronics компани мэдгдсэн юм а. LG-ийн үрдчлэн таамаглаж байгаагаар энгийн хэрэглэгчдэд ашиглахад эвтэйхэн байдлаараа өнөөгийн зах зээл дээр төлөвлөж байгаа ямар ч смарт зурагттай харьцуулшгүй энэхүү зураг 2015 оны эхний хагас жилд гэхэд 10 сая ширхэг борлуулдаг төлөвтэй байна. Харин манай улсад LG брэнд 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а.